Бид хүн бүрийг Христ дотор төгс болгохын тулд бүх мэрэгэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан түүнийг тунхаглаж байна гэж. Тийм учраас бидэрт заадаг, сургадаг, ятгадаг хүмүүс ямар хэрэгтэй байна вэ? Өнөөдөр Христийн бие дотор ямар хэрэгтэй байна вэ, тийм ээ? Паул энд юун тухай ярьсан бэ гэхээр Христ дотор төгс болгох тухай ярьсан маа. Ажлаа хийж дуусгах тухай ярьсан байна гэсэн. Тухайн шат болгон дээр танд өгөгдсөн ажил байгаа шүү дээ. Оногдсон ажил гэж. Тэрийг хийж дуусгах тухай. Ажлыг санаачлах амархан, ажлыг эхлүүлэх амархан, ажлыг өрнүүлэх амархан. Харин ажлыг дуусгах гэдэг бол тэр бол өстой үнэхээр чардамар зүйл. Харин бид нар ажлыг дуусгах чадах ёстой. Дуусгахгүй орхисон ажлыг хэн таны өмнөөс дуусгах вэ? Тэгэхээр монголчууд ярьдаг тийм үү? Ардыг аваад дэлгэн дээр нэ гэж. Бид нар дуусгах ёстой байхгүй юу? Бид нар ихэлсэн, бид нар замаа дуусгана. Дараад нь Колосе номын 4:12. Энэ дээр Паул юу гэж хэлж байна вэ гэхээр та нарын нэг Христ Есүсийн бол Эпафр та нарт мэд хүргэж байна. Бурхны бүх хүсэл дотор та нар гүйцэд болж төгс зогсож байхын тулд Эпафр та нарын төлөө үргэлж залбирэн тэмцэгдэж байна. Дуусгана гэдэг бол үнэхээр их хөдөлмөр бөгөөд үнэхээр их тэмцэл юм. Тийм ч учраас эцсийн хүртэл төвчсөн нь аврагдана гэж хэлсэн байдаг ш. Энийг бид нар яг юу төвчих тухай мэддэггүй. Харин одоо бол та бүдэг бодог нэг юм ойлгож байгаа. Та ихэлснээ дуусгах ёстой. Есүс ихэлснээ дуусгаагүй. Яг загалмаа дээр за энэ арай сэрүүднээс амар өвдөж байна. Та нар ойлгох нийтээс хадагчс амар юм байна гэж яваад өгсөн болов өнөөдөр та тэр энийг ятгал юм болоо сууж байгаа. Харин тэр дуусгаж чадсан бөгөөд тэр ч байтугай дахин амилсан хүчин та тэрийн дотор байна гэдэг чинь бид ч гэсэн бас дуусгаж чадах ёстой юм аа. Хата номон дээр Есүсийн ярьсан санаанууд мэдээж ариун сүнс бидэнд улам их илчилж өгнө. Та ингэж болоо, ингэж хата чинь юм гэж ярихаасаа илүү зүгээр та илүү сайн баяжуулан бодоорой. Тэгээд цөмөр эцэг рүү хандаж хэсэг зур залбирыг түнд талархъя. Үнэхээр бидний энэ ойлголтууд дотор илүү хөгжүүлээсэй. Өөрийгөө илүү тодор нээж харуулаасай. Учир нь би ярих гэж ярьсангүй. Харин би хүн болгоны сүнсэнд ямар нэгэн зүйл таригдсан байгаасай гэж өөрийнхөө бүхий л сүнсээрээ чарман байж та нарт ярьсан. Мөнх эцэг тандаа баярлаж байна. Та биднийг хаанчлан эрен үед дуудсан. ертөнцийн суйраас өмнө сонгосон. Хүн болгонд зориулсан онцгой хувь тавилан, онцгой бэлтгэл, онцгой ажлуудын чинь төлөө танийгаа бид нар өрөөж байна аваа. Таны бүх ажлуудыг бид нар өрөөж байна. Үнэхээр та Монголд хаанчлах болтугай. Үнэхээр та Монголын Христэд итгэгч нарыг өндөр дээд түвшинд гаргаж ирж, та тэднийг өөрийнхөө хүүхэд гэдгийг мэдүүлж өгснөөр сүнсний хүчтэй дэлбэрэлтийг хийх болтугай аваа. Үнэхээр сүнс ба үгийн сэргэн мандалтыг бид нар хүссэн гуйж байна эзэн. Та биднийг тэр сэргэн мандалтад зориулж бэлдэж өгөөрэй эзэн. Та бидний дотор гуйшгүй бат байдлыг, та бидний дотор зангууг бий болгож өгөөрэй эзэн минь. Докторгүй байдлуудаас бид нар татгалзаж байна. Аваа таны бүхий л ажлуудыг бидний сүнсэнд хийгддэг, бидний амьдралд хийгддэг, нүдэнд харагддаггүй бүхий л ажлуудыг бид нар өрөөж байна. Бидний хэлбэржүүлэхийн тулд хийж байгаа таны бүхий л ажлуудыг бид нар голж шилэхгүйгээр өрөөж байна. Учир нь таавал өрөөс эцэг юм. Таны ариун нэрийг өрөөж байна аваа. Таны агуу ажлуудыг бид нар өрөөж таньдаа талархаж байна эцэг минь. Таны үнэхээр хүслүүдийг илэн олж таны хаанчлалын газар бат тогтох болтугай эзэн минь. Бүх алдран тэгээ танд очих болтугай. Бид нар таньдаа үнэхээр хайртай эцэг минь. Үнэхээр та агуу ажлуудаа дуустал нь хийх болтугай. Бидний дотор та өөрийн зан чанаруудыг суулгаж өгөх болтугай. Бүхий л алдар, бүхий л магтаал хүндэтгэлийг таньдаа өргөж, таны хайр түүгийн нэрээр би ярьж байна. Амен. Мөнх эцэг тандаа баярлалаа. За, хайртуудаа. Тэгэхээр бид нар Филипп пастрын сургалт эхэлж байгааг та нарт бас хэлэхдээ их баяртай байна. Та нар бас ирээрээ. Тэгээд хэзээ болох вэ гэхээр бид нар та нарт нэг юм флаер өгсөн байгаа. Та нарын заримд ч байгаа ах тийм үү. Тэгэхээр энэ флаерыг би бас та нарт байгаад та нар цааш нь дамжуулдаг бол яг үнэхээр мэдийгсэн хүмүүст дамжуулаасаа гэж хүсэж байна. Хаа хамаагүй битгий тарааж өгөөрэй. Тэгээд энэ дээр уулын 5 сарын сургалт байж байгаа. 5 сард 1-2-нд
сургалт маань яг эхэлж байгаа. Филипп пастор 4 сарын 30-ны шөнө ирж байгаа. 1-2-нд сургалт ирнэ. Тэгээ бид нар сая ярилцж байгаад вакуумчсан сургалтыг хойшлуулсан байгаа. Бидний бодлоор тэгээ Филипп пастрын санаач гэсэн яг нэг байсан учраас бид нар яг нэг ариун сүнс биднэрт бас мэдүүлж яах гэж бодсон. Бас вакуумчсан сургалт хийхэд дэндүү эрт байгаа юм шиг санагдсан учраас бид нар вакуумчсан сургалтыг болиулаад харин 5 сарын 1-ээс 10-ны өдрийн хүртэл Филипп пастор явтлаа энд цуглаалтуудаа хийхэр болсон ба. Тэгэхээр 5 сарын 1-2-ны бямб нэм гарагт цугларч болно. Та бүхэн утсаа чагнаараа Филипп пастор хуваараа өгөөгүй байгаа учраас би цагийг хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр утсанд чинь мессеж очино. Хэрэг та утсаа өгч амжаагүй байгаа бол утсаа өгчих. Тэгээд утсанд чинь семинар 5 сарын 1-ний тэдэн цагт болно гэж танд мессеж очихоор та хүрээд ирэх боломжтой. Уул нь надад цагаа өгнө гэсэн боловч одоо цаг нь ирээгүй байгаа учраас би танаас яг ийм мэдээлэл өгж байгаа. Тэгэхээр семинар 1-нд эхэлнэ. Оройн цагаар л эхлэх болов гэж би тааж байна. Тэгээ та нарт би маш их баярлалаа. Бас маш их хичээл зүтгэл гаргаж тийм ээ маш их зориг гаргаж та нар энэ газар ирсэн. Тэгээ үнэхээр бурхан та нарыг бүх ойлголт дотор бэлгаах болтугай. Амен баяртай.